За гэхдээ бит хоёр яг одоо Портуудын захирал Соёлбат тахтайгаа уулзаад байна. Таны өнөөдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Энэ өнөөдрийн хэлбэл хөдөлчихсөн үргэлж. Тэгээд Портууд дээр өнөөдөр яах гэж ирсэн бэ гэвэл хүүхдэд зориулсан тий нохойн тайртай ер нь бүхэл хүмүүст зориулсан үнэн чанар гэж сэтгүүл бас гаргасан гэж сонссон юм байна. Тэгээд яг энэ сэтгүүлийн талаарх мэдээллийг бас авах гэж ирсэн байна. За баярлалаа. За энэ таны мэдгүн чиглэлээр нохойн болон амьд сонирхдаг хүүхдэд зориулсан үн чанар сэтгүүлийг одоо мах туршлагын журмаар гаргаад байна. Энэ сэтгүүлээ бид нар яагаад гаргах болсон юм бэ гэхээр ер нь таны мэдгүн чиглэлээр олон төрлийн сэтгүүлүүд байдаг боловч яг хүүхдэд чиглэсэн болон өсвөр насныханд чиглэсэн тэм сэтгүүлүүд одоо сүүлийн үед сурч сэтгүүлээс өөр сэтгүүл их байхгүй байх гэж бодож байна. Тэгээд таны мэдгүн сэтгүүлийн маань гол онцлог нь юу гэдэг юм бэ гэхээр сүүлийн үед одоо тухайн нийгмийн хөгжлөнд дагаад одоо дэвшлэнд дагаад гэдэг юм сэтгүүл юм олон янзын сэтгүүлүүд гарч байгаа. Энэ дотроос яг амьдрал дээр байдаг одоо хүний яг хамгийн ойрхон байдаг одоо тухайн хүмүүсийн хобби гэж ярьдаг шүү дээ тийм хобби амьтан дижээдэг болон дижээдэг хүмүүс зориулсан сэтгүүл бол одоодол гараагүй. Тэгээд энэ хөө гараагүй байгаас шалтгаан маань юу гэсэн үг вэ гэхээр ийм хүмүүс зориулсан сэтгүүлийг гаргаж өгөөч гэсэн бас нэг тодорхой хүслүүд бид нар гаргасан учраас бид нар тэр хүслийг биелүүлэхийн төлөө бас шугам ажлын төлөө энэ үн чанар гэдэг сэтгүүлийг маань гаргасан юм аа. За тэгээд хүний хобби гэж штэ. Соёлоор маань өөрөө хэр нохонд хоббитэй байдаг тийж. За хобби. Хобби талаас илүү миний хамгийн их одоо сонирхол юм нэг дээд зэгтэн тусаад ядаж дуртай. За анх би хүүхэд байхдаа сургуульд ороод анх таны мэдхүүн чиглэлээр сургууль хичээл уншаал. Тэгээд тэр өдөр үед ч Оросын их сонин хэвлэлүүдээр их амьтны тухай их гардаг байсан. Тэр үед одоо нийгмийн гол юм хүмүүжлийн тухай хүний хүмүүжлэлтэй холбоотой бол хэмжлэнөө техник талаас мөн амьтны талаас харуулсан тийм хөө сэтгүүлүүд бас их гардаг байсан. Сэтгүүлийн гэдэг бүтэн зай дээр нэг амьтны ертөнцгээд нэвтрүүлэх хүртэл аюул их нөлөөсөн. Тэгээд тэр бүхнийг үзэж чад би хүүхэд байгаасаа эхлээд анх загас тийжж үзчихсэн. Загас тийжж үзтээ одоо 9 жилийн тухайн загснуудыг одоо намайг хүүхэд байхад одоо 70 дэх хот гэж яддаг цөөрн байдаг байж шүү дээ. Одоо ногоон тийм цөөрн дэд дотор загснаа шүүрдэл загсаа тийжээдэг хэрхэн загас тийжэх юм бол хүүхэд уралддаг. За загас тийжээж байгаа явандаа дот тийжээж үзсэн. Дот тийжээж яс түлхий тийжээж үзсэн. Гөрвөл тийжээж үзсэн. Гэх мэтлэн би бол нэлээд олон амьтан төрөл зүйлийн амьд тийжээсэн. Энэ дотроос миний хамгийн хүүхэд байгаасаа тийж одоо нэгдүгээр ангиас эхлээд нэг анх удаа Орос учракны клик тийжэж хэлсэн. Энэ бол нохоо яг тийж гэсэн бол одоо нэг тэр үед нохоо дөрөв тагч гэдэг кино гараад. Тэгээд тэр үедээс хамгийн ухаантай нохоо ийм хойд гэдэг. Тэгээд тэр нохоо тийжээд үзчихсэн. Дараа нь шинэ одоо нэг электрон жаалын хадлалыг ингээл төрөл төрлийн нохоо тийжэж эхэлчихсэн. Тэгээд дараа нь хүмүүс гайхдаг шүү дээ 20 орчим жил нохоо тийжээжээ хүүхэд байгаасаа бол. Энэ хугацаанд 20-оос 25 үйлдвэрийн 70 орчим нохоо тийжээж өсгсөн хүмүүс бүгд зэвэг урт урдаа насны аюул нохоо тийжсэн. Тэгэхээр энэ бол их боломж байдаг. Жишээлбэл очоод дотроо 3-4 төрлөختөг. Тэр бүгдийг тийжээж үзсэн байна. Одоо тэр Оросд канонууд гажаас нохоонууд байна. Одоо яг л голден байна. Тухайн лаборатори мөн одоо чорны тэрээр шнаасэр гэл тэгээ хав гэтэл баг 7-8 төрлийн хав гэл эдрийг агэл нийлүүлээ бодох юм бол хүүхд тохоо өдний хүүхдээс 20-с 25-6 төрлийн нохоо мөн тийжээр нэг юм бол бүр олон болохоор шүү дээ тийм энэ бүхний тийжээс тийжээр явцдаа энэ жод янз бүрийн эрсдэл гардаг байна шүү дээ одоо нэг гүйлгэний юм янз бүрийн гүйлэг авцсан гүйлэг болгон адилхан байдаггүй чинь өстэй бол өсгүүд төрлийн нохоонууд тийм том болон жижиг төрлийн нохоо байна тэр бүхний тийжээр аяндаа бол өөрт нэг дадлага туршлага суудаг. Ачаал хүмүүс ярьдаг шүү дээ. Нэг удаа нохоо тийжсэн хүмүүс маань бас зөвлөгөө өгч бас болдог. Тийм юм сурд. Яг тэр нэг төрлийн нохоог одоо дахиж тийжсэн хүмүүс байдаг. Одоо нэмж өчрөл сүүлийн хүмүүс сонгуульд тийжж тэгвэл энийг тийжих юм бол нэмж өчрөх маань одоо Оросын авчрах гэж байгаа. Восточны Европ авчрах гэдэг эдгээр хоорондоо ямар уялдаатай энэ ягаад энэ нэмж өчрөх гэдэг юм бол үүс бий болсон гэдэг нь аюул сайн мэддэг байх шаардлагатай байхгүй. Тэгээд энэ сүүлийн Монголд нохооны өрчүүлэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зүйл бас их болсон байдаг. Тэгээд соёлын маань яг анхны тийжсэн нохоо гэвэл одоо Орос учрак гэж шүү дээ. Яг ер нь таны яг сонирхдаг үйлдвэр нохоо яг ямар нохоо? Би одоо ч гэсэн Орос учрак тийжж байгаа Монголд бол өмч байгаа. Тэгээд Орос учракийг бас манай найз одоо Наранбат тэгээд залуу Наранбат гэж залуу бас энэ сэтгүүл дээр гарсан байгаа л да.
Наранбаатар бид хүүхдтэй тойл орс авч ирдэж нэг команд өгөөд одоо хашаа дээрээс ингэ орой ажиг жилээс гарч үлдэх хашаа дээр гаргадаг. Тэгээ хүүхдүүд тухайд хайгалдаг. Манайх намайг тусгаж ирлээ. Тэгээ явж байхдаа цүнхээ аманд зуулаа явдаг ч юм уу гэж гэртээ ордог. Тэгээ иймэрхүү байдал манай бас нэг хүмүүжлийн хувьд бол их нөлөөлдөг юм билий. Тэгээ Наранбаатар бид хоёулаа л нохоод ижээгэл хийсэн. Тэгээ 10 дугаар төгсөөд бас дээд сургуулиуд орвол явсан. Байдал би гадагшаа өөр сургуулиуд руу манай найзсан өөр солонгос ч юм уу те ийм газрууд руу. Тэгэл бид эргээд буцаад нэг 10 20 жилийн дараа уулзахад дахиад нөгөө зүүн яриас уучаад нөгөө хоогаа ярьдаг. Тэр чиний нохоо шиг нохоо бидлээд үзсэн. Тэр улсын нохооноос чинийх тийм байлаа. Чи одоо тэр солонгосын тэр нохоо дижиж үзээд бахны цагаан нохоо гэдэг янз янзаар ярьдаг хөөх. Тэр ингээ яриад нэг одоо би жишээ нь Турк тавьжсэн, Японд тавьжсэн учраас Японы нөгөө степ сумад тэр нохоо бахны жилээр хойд. Мөн Туркийн Хангал Акургод дундад Азийн дээр онцлог хоёр тэр өөр очиж үзээл болж үйл худалдаад аваад ирэх юмсан тухайд оюутан байлаа бас чаддгүй тийм хүмүүс тохиолддог гэсэн. Тэгээд эдгээрээс игээд хараад хүний хобби буюу хүний үүсэж ирсэн хүмүүс гэдэг маань хэлж дуусшгүй байна. Тэгээд одоо би ч гэсэн өөрөө хүүхдэд манай хүүхдэд тавстай хүүхдэд одоо загас тижээгээд авсах. Одоо бас нөгөө хүүхд маань загасаар тижээгээд эхэлсэн. Тэгээд загас тижээж байгаа өржүүлж яаж тийм тэгвэл үйл хэвчээ. Тэгээд би бодоод байгаа сүүлийн компьютер дээр хүүхдүүд их сууж юм гэдэг ч тийм нүд нь их яддаг болж хэд их жигэлүүд бол одоо тухайн хүүхдийн үед бол их хэцүүлдэг. Тэгээд хүүхдүүд би тэмрээс хичээл хийх багассан байдаг ш. Гэтэ надад би тэмрээс жилүү салшгүй заримдаа ингээд фэйсбүүк дээр үзэж фэйсбүүк дээр гарсан байл ш. Хүний зан характер таних тусам би нохоод ижих сонирхол болов нэг степ гэдэг зарим жүжигчтэй байсан яриа үргэлж таалдаг. Энэ бол яг үний юм байна. Жишээ нэгэд нохоод ижээнэ гэдэг маань болохоор хариуцлага бий болж эхэлнэ гэсэн. Одоо чамд ээж авч нохоо авдаг ш. За тэгэхээр тэр хүүхд маань нохоод ижээгээр яах нь? Тэр нохоо чи өөрийн гэсэн дуртай юм орон зайд хамаагүй бийцэж эхэлнэ. Тэгвэл ээж өчигний нохоо чи бийцлээ. Гарах ингэ хамт тийм. Тэгээд тэргээд хүүхдүүд маань өөр гэсэн хариуцлагатай болж эхэлнэ. Одоо айлын ганц хүүхдүүдийг нохоод авах юм бол нохоо тэр хүүхдийг хүүхд болчих жоох байхгүй. За нохооныхоо баас цэвэрлээ. За тэр бийцлүүлгүй болох хаа эдрээд үзээд ингээд таны мэдгүй хоор байлж гадаадын хил дээр их байл. Тийм учраас нахны сэтгүүлийг гаргасан юм. Тэгээд бас ерөнхийдөө одоо таны ярьж байгаа бол надад бол маш зөв санагдаж байна. Яг ингээд биднэрт ивэл яг би ч гэсэн одоо ингэ нохоо аваад ижээд гэхэд энэ чийлэл тэнд байлээ гэдэг тийм үү би өөрөөсөө гадна өөртөө хариуцлага тавихаас гадна тэр нохоондоо бас яг бас дараач гэсэн энд нэг юм муухан болсон үе тэрийг авчих сэтгэлтэй болдог юм уу тийм юм бас гэмээр. Тэгээд ер нь бол яг одоо сэтгүүлийн талаар сэтгүүл дээр яг юу дурдгдсан байна. За ингээд энэ сэтгүүл дээр болохоор одоо нохоо анханаас нь дижээж байгаа хүмүүс маш их хэрэгтэй мэдээллүүдийг бид авсмаар л цаашаа нохооны дүн танилцуулах гэж байна. Энэ юм уурч тэгэхээр сэтгүүл болгон маань өөрөөсөө өөр ихсний нохооны үйлдвэрийг танилцуулах юм. Мэдээж энийгээ мэдүүлгээр бид нэр Монголын уугуулгын хотч баг нохоо оруулсан байгаа шүү дээ. Тэгээд одоо дараагийн сард Кавказ очоор гэмүү дараагийн сард одоо дундад Аз ч гэх юм одоо Монгол хамгийн их баг хоорондоо эхлээд хийгээд хамгийн бодлоор 12 одоо бид нар цуул гаргахад хангалттай бид нар одоо байна. Тэгээд энэ сэтгүүлийн одоо тэр нохоо маань бүтэн бүхлээр нь гарахгүй 50% хувь дээр энэ нохооны тухай үүсэл гараад тэр нохооны хичээж байгаа кенл одоо миний кенлийг үржлэх газар байхгүй үржлийн газрууд хаан зэвэр зүсний нохоонууд байна одоо хаан яг тэр нохоог зүг үржүүлж тийм газруудын тухай мөн нохоодоо нөхөрлөд олон жил болсон хүмүүсийн туршлага одоо нохоо бич түрүүс нэг жил дижсэн ч хүн бай олон жил дижсэн хүн адилхан харилцсан энэ нохоо маань жигэд тийм туршлага хоригдлуулж байдаггүй. Тухайн нохоо маань хэрэг эзэндээ янз бүрээр туршлага хоригдлуулж өгч байгаа. Жишээ нь байр дижээдэг нохоог одоо байр дижээж үзсэн хүн бол энэ нохоо байр дижээг тийм ач холбогдолтой юм аа гэдэг юм уу тийм. Ийм зэрэг танилцуулгууд энэ дээр бид гаргасан байна. Мөн гөлөг хэрхэн сонгох вэ? За гөлгийг сонгохдоо бид нар яадаг вэ гэхээр хэрүү тэр гөлгөө бид нар буруу гөлөг ч юм уу өөртөө тодорхой бос ч юм уу тийм гөлийг сонгочоод тэрийг дараа том болонгууд нь хаяж өргөдүүлэх гээ зарим хүнд нь сонирхолгүй болох тийм тохиолдол байдаг. Тийм учраас эхлээд бид нар гөлийг сонгохдоо ямар үлдрийн гөлгийг бид хийж болох вэ? Орон байр маань ямар байх вэ? Хоолонд нь ямар энэ бүхнийг ярьсны үндсэн дээр энэ хогт хичээгээсэй гэж би бас энэ зөвлөгөөнөөр тусгаж орсон. Жишээ нь нохоо бол хүний амьдралын сонсшгүй нэг хэлхий болж амьддаг бол за нэг нохоо аваад хичээлээ гэх юм бол одоо нохоо ихэвчлэн хав төрлийн юм уу уугуул төрлийн нохоонууд их хүртэх хэрэгтэй. Дунд юм уу одоо ингийн одоо зүгээр нэг албаны төрлийн нохоо ч юм уу тийм
тийм хороод одоо хамгаалтын жилийн хороод маань болсны өдөр арай богино гэдэг юм шиг санагддаг л миний хувьд. Яг туршлага дээрээс ингээд харгаж ирсэн бас тийм байдаг. Жишээлбэл очрог төрлийн нохоод ижиг 10 жилээс илүү их наслгүй. Гэтэл банкар бол уугуул үйлчлийн чиглэлийн нохоод одоо манай Монгол банк маань 20 хүртэл наслах болцоод. Жижиг хав нохоо бол 25 6 наслдаг. Их сонирхолтой шүү дээ. Тэгээд энэ мэдээж миний хөлөө ингээд зүү сонгоод энэ нохоод амьдралын бас хашгүйг гэсэн болгоод авчлаа шүү дээ. Тэгээд ингээд авчингуудаа тэр дотор нохоос соргичдын маань өөрсдөд тохиолдог одоо үйл хөгжлийн явдлууд мөн нохоод хэрэгтэй асуудлуудын талаар сонирхчин болдог гэсэн болон гарсан. Энэ болон гар мань яадаг вэ гэхээр одоо нохоод ижээгээд нэгээс 5 жилийн хугацаанд тижиж байгаа хүмүүс өөрсдийн нохоод тохиолдсон үйл ажиллагааг нохоо хэрэгтэй тижээсэн талаар зөвлөмжүүдийг бас энэ нээлттэйгээр тусгаж байгаа. За бас энд сэтгэлийн маань бас нэг хэсэгт бол албаны нохоо гэсэн бол орж байгаа. Энд дээр бид албаны нохоо гэдэг маань ямар нохоо гэдэг юм бэ? Одоо чинь нохоо дижиж байгаа хүмүүс энийг их сайн анхаарах хэрэгтэй. Нохоо бол албаны нохоо, хамгаалтын нохоо, гоёлын нохоо гэсэн олон төрөл зүйлээр бас энэ нохоо маань одоо өсөж үржүүлдэг шүү дээ. Тэгэхээр энэ гэрте байгаа хүмүүс маань яадаг гэхээр одоо байраа тийжээж байгаа албаны чиглэлээр тэр нохойг одоо тийжээх шаардлагатай юм уу? Одоо хамгаалалтын чиглэлээр тийжээх шаардлагатай юм уу? Зарим төрлөө спортын төрлөө гэдэг чинь. Одоо чинь питбулыг хүмүүс зодооны нохой гэсэн илүү спорт талаас нь тийжээхээ гэж би бас боддог. Тэгэхээр нохооны талаар энэ зэтгүүлээс их дэлгэрэнгүй мэдээллүүдийг авчих юм бол тэр хүүхдүүд маань ямар төрлийн нохойг бид тийжээвэл надад зохих юм бэ? Гэдэг аюусаа харж. Зарим хүмүүс юу ч мэдгүй ярьдаг шүү дээ. Том биетээр нохоод ижээгээр хоол хийддэг. Жижиг биетээр нохоод ижээгээр одоо хэрэггүйч гэдэг юм, охтын нохооч гэдэг юм үгүй. Тэгвэл тухайн айлын өөрөө тэр хүүхдүүдийн хэрэгцээ яг сонирхолтой төгс нохоо ямар нохоо байдгийг энэ сэтгүүл дээрээс бид нар тань мэдчих авах шүү дээ. Мэдээж тань мэдээ авсныхаа дараа бид нохоотой холбоотой ямар нэг арга хэмжээ, мөн төрийн нохоотой одоо Facebook-ийн орчинд группүүд ч юм уу тэдний бид нээлттэй оруулж өгч байгаа. Мөн нохооны үржлийн газруудын талаар хаяг утас мөн нохооны зөвлөгөө өгдөг эмчнэр профессорууд шүү дээ. Тэр хүмүүсээр заавал зөвлөгөө садтав тухайн хүн өөрөө хүсвэл бид тэрний давуу бас мэдээллүүдийг тусгаж өгөө гэсэн ийм сэтгүүлээр ажиллаад байгаа. Тэгээ бас сэтгүүлийн маань их гоё давуу тал юу гэхээр бид сэтгүүлдээ DVD гаргаж эхэлж байгаа. Энэ DVD ямар учиртай гэхээр хэрэг би энэ сар энэ үйлрэл банкны нохооны төрөл тухай гарсан. Тарим төлөвлөлт нохоо банкны нохоотой холбоотой мэдээллийг агуулсан энэ нэвтрүүлэг гаргалтах байна. Мөн нэвтрүүлгийн одоо шаардлагагүй арай өний хувьд арай бага гэх юм бол одоо DVD-гүй сэтгүүлийг бид одоо бүх сонин хэвлэл борлуулж байгаа газруудаас бас 6 сая төгрөөр худалдаад авчих бас болцоод байна шүү дээ. Тэгээд бас нохоонд хайртай бүр одоо бүр жоохон хөлтөл байдаг шүү дээ тий. Тэгээд тэр хүүхдүүдэд бас сэтгүүлийн уншдаг маа DVD-ийн үзүүлэлт бас үнэхээр тохиромжтой мөр гэж бас хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө сэтгүүл миний хувьд бол яг л нохооны зориулсан сэтгүүл гэж тий. Нохооны үзэгчдийн нохооны талах мэдээлэл өгөх сэтгүүл бас ховор байд юм шиг санагддаг. Ялангуяа DVD-тэй сэтгүүлүүд бас маш ховор байд юм шиг санагддаг. Тэгээд өөрийнхөө өмнөөс соёлоо хата баярлалаа гэж хэлмээр байна. Тий, одоо жишээ нь нохоо хоббитой сонирхолтой хүмүүс Оросын холбооны улсуулан одоо гадаад Герман, Англи улсад хэвлэгдсэн нохооны холбогдлоо DVD ч юм уу дангаар тийм дангаар DVD хож оршил $240 үнэтэй байдаг. Мөн нохооны холбогдлоо сэтгүүл оруулж гэдэг сэтгүүл манай бол манай Монголд 10-аас 50-ны хүртэл хооронд тийм үнэтэй байдаг байхгүй. Тэгэхээр яг монгол хэл дээрээ бичигдсэн өөрийн гэсэн холбогдлоо энэ сэтгүүлийг одоо улирал тутам гараад хэллээ. Тэгээд та бүхэн энэ сэтгүүлийг аваарай. Тэгээд уншаарай. Тэгээд мөн сэтгүүл дээр нэг хүсэл ирсэн нэрээ энэ хүслийг би хүсэл дээр нохооны оруулж байгаасаа гадна энэ нохоод ижиж байгаа хүмүүс бас тэжээр амжилт их тэждэг. Тэгээд бид нэг загсны тухай оруулсан юм байхгүй. За одоо загс тэжээдэг хүний тухай мөн одоо загсны дээр Уска аккаунт төлбөрийн тухай бид нар танилцуулга гаргасан. Тэжээн хүсэлтэй. Нохоод тэжээдгээс гадна тэжээдэг хүмүүс маань бид нар зориулсан хавсгалт болон гаргаад өгөөч. Жишээ нь туулаад тэжээдэг хүмүүс гэдэг нь октод мөнгүүд байдаг. Тэгээд туулааны арчлагын талаар шинээр ямар юу гэдгийг тийм талаар зөвлөгөө өгөөч. Мөн одоо мэлхий тэжээдэг хүмүүс байдаг юм байна. Одоо өөр төрлийн цацаг харуулж юм уу? Тахтай тэжээдэг
бид хотын хэмжээнд ингээд гараад тавьсны дараа Facebook гэдгээр бид нар сурчлагаа явуулж эхэллээ л. Тэгсэн Facebook-ээс ийм санал ирсэн. Хөдөө орон нутгаас надад болж анги хамт болмоор захиалмаар. Тэгэх юм бол өвгний хөнгөлт ямар байдаг юм болоо. Одоо наад сэтгэлч цуврал юм чинь цуврал байдлаар бид хадгалах юм бол эргээд үзээд их тань мэдгүй их том үлдээсэн бидэрт үлдсэн их сэтгүүлүүд болох юм байна гэсэн юм бодол орж ирж байна л да. Саналууд. Тэгээд саналуудыг бид нар хүлээж аваад одоо давын 2 дахь удаагийн хэвлэлтэнд орох сэтгэлийнхаа болгон бид нар хавсалт бол оролцсон. Тэгээд хавсалтаар мэдээж тэжээр амьтдын тухай мөн хэрэг одоо шаардлагатай гэж үзэх юм бол бид дэв гэдгийг тодорхой хэмжээнийх сэтгэлд гаргаад бусад нэг өөр сорилсон хүмүүс дэв гэдгийг болоод үнийн тодорхой хэмжээгээр багасгаад энийг явуулъя гэсэн бас юу гарч байгаа шүү. Тэгээд бас ерөөдөө үнэхээр яг дөхөн санагдчихлаа. Зөвхөн нохооны гэлтгүүдээ тэжээвэр амтан жишээлбэл ямар ч хамаагүй амтан дэжээдэг тэжээвэр амтантай л болоод энэ хүсдгүүд бас та бүхэнд маш тусдсан болж чадах нь гэж чинь. Тэгээд бас саяны гарчиг харлаа л да загас залхуугүй загас тэжээдэг гэдэг. Та бас загас тэжээжсэн гэсэн шүү дээ. Тэгээд загас тэжээхэд яг яагаад залхуугүй тэжээх гэсэн. За энэ их гоё чиний асуулт дахад аюулгүй дэлгэрэнгүй хариулъя. Энэ ер нь амтан тэжээсэн хүн их өөрчлөгдөв. За жишээ загас тэжээдэг хүмүүс залхуугүй гэхээр загас бүхний онцлогтой төвөнд танилцсан. Загас бүхнийг судална. Тэгээд загас нь одоо шорог усанд байдаг загас, цагийн усанд байдаг загас, одоо тодорхой хэмжээний урсгал усанд байдаг загас, тогтмол усанд байдаг загас, их хэмжээтэй том охиронд амьдардаг загас, бага хэмжээний охиронд амьдардаг загас гэдэгт аюул олон янз байдаг. Чи харахгүй нөхцөлд амьдардаг загас үл байна. Тэгэхээр энэ загас бүхний чинь нэг дүрсээ шахдаг амьд зузаг гардаг загсуудыг судлаад ирэхэд тэр хүмүүс асар их ажиллагаа хийж эхлэх байхгүй. Жишээ нэг охиронд дундчаар нэг эхлээд нэг хүн загас хийхдээ одоо амьд хийж байгаа юм шиг нэг амьд автаад хийж туршиж үзэхгүй шүү дээ. Нэг сүргээр нь ч юм. Хамгийн багаар 3-аас 4 загас авцарч тийжээдэг. Тэгээд тэр загсаа хийгээд үзэхээр хамгийн түрүүнд одоо хэнэл гэдэг загас жишээ 14 хоногт нэг удаа дүрсээ шахдаг. Тэгээд дүрсээ шахтан дүрсийн өвтэйг аваад яаж цулцсан тэр идүүлчихгүй шиг тийм ээ. Ах. Тэр аргыг үлдээд судлаа. Тэгээд дээрэс нь бүх нарийнсан ажлууд хийгээд. Тэгээд бид нар бас ярьж юу хийхгүй ингээд суугаад ингээд зарим хүмүүс гіврээл ажилгүй наа залхуураад байдаг шүү дээ. Тийм хүмүүс амьд гэж идэх юм бол сэтгхүү аягүй задарч эхэлдэг. Одоо ч нэг гэдэг байхгүй. Нохоод жишээ аваад. Нохоод жишээ гэхээр хүн хариуцлага болж байна. За намайг гэртнийг айт төглөж байгаа шүү. За би 14 цаг хичээл татлаа гэхэд газ очоод өөдөө гарахгүй би цаг өнгөрөх гэдэг. Тэгэхээр хүн яддаг хайр сууж байгаа юм тийм. За ирлээ. Тэр амтаа гаргалаа. Тэгээд тэр тоглолоо. Тэгээд тэрнтэйгээ ярилцсан дүнтэй хамтарч өгөөд нөлөөлж өөр ирэхгүй нэ амтыг сонирхож эхэлдэг байхгүй. Тэгээд нөгөө амтыг гэж хараад хаад хүнднийг гадны харахад тэр нохоо ямар ч үж муухай хэлбэртэй ч байсан. Тэгтээ тэр хүнд ингээд тасдаг байхгүй. Жишээ нь өөрийн гэр бүлийн амтны хүрээлд ороод ирсэн нэг гişиг болсон амт маань ямар ахна. Яг л дүүтэйгээ харьцаж байгаа юм шиг. Нэр чи нэг одоо төвөрхтэй байлаа гэхэд тэр нохоонд төрөө бүр санхүү хүртэл байгуулад сурна шүү дээ багасаа. Тэгэхээр за чиний нохоонд зориулаад энэ сар одоо аав ээж 10,000 төгрөг юм уу 25,000 төгрөгийг өгнө. Тэгэхээр хүүхдэд тус хоолыг бид ирээ зохицуулна. Тэр мөнгөөр нь тэгж вакцин авч өгнө. Энийг баар нэг тэр амьдыг хайрласдаг. Дээрэс нь нөгөө төлөвлөлт ажлуудыг аюул сайжрч суудаг. Маргааш хичээлтэй гэхээр компьютер тоглож суух уу маргааш нохооныхоо юу зохицуулах гэдэг ч хөдөлгөөн байгаа. Тэгээ би нэг юм бас одоо нэг эцэгчүүд одоо маргааш нэг ихэвчлэн хүүхдүүд их цөөн гардаг болчихлоо. Одоо нэгээс 2 хүүхэдтэй байдаг. Насны хооронд их зөрүүт агчид дээд суулж байгаа баг дүү одоо гарч чад ийм хөлж байна. Тэгэхээр тэр баг дүү өдөрж өгдөг гэхээр ерөөсөө аргалдаг арга зур тавиал гуглээ тавиал болоо. Тэгэл тэр хүүхдүүд гуглыг хараа сууждаг. Тэгээд юу үдэж байгаа зарим хит хитсээр хит харалт үсэж шин. Тэгэхээр тэр хүүхдүүдийг багаас нь хичээдэг сонирхолтой болгоод за яг заавал нохот хийж гэж байгаа биш. Төрөл бүрийн амт төжих юм бол таны хүүхд чинь нэгсэндээ бас өөр хариуцлагатай. Та өөр хүүхдэд анхаарал тавьдагтай адилхан танай хүүхд бас багаас анхаарал тавьж сурсан хүүхд маань том болох тусмаа цагийг зохицуулж сурна нэгдүгээр. Хоёрдугаар хүнтэй маргалдах, хүнтэй хэрэлдэх. Ямар нэгэн бидний хилээд хүмүүжлэг маань гол хэлбэр нь одоо тэр шүү дээ. Нөгөө нэг амьттай зөв харьцаад ирсэн хүн маань яг л зүгээр амьттай яаж харьцаж тэрнээсээ илүү хүнтэй зөөлдөг харьцаж чаддаг. Чадвар өөртөө сурдаг. Тэгэхээр нэг удаа ч гэсэн амьд жишээ үзсэн юм бол бас амжих байх хэцүү шүү дээ. Өсөж байгаа одоо үржиж байгаа явц байна, үхэл байна, хагацл байна. Тэр бүхнийг үзээд хүүхдэд бас тэгээд өөр юм гэсэн орон зайн тийм мэдрэмж өгсдөг болов гэж боддог. Зарим үед загас тийж байгаа хүн бол загас тийж заслуу хараалахад нүдний одоо харааны хөдөл аюул сайжирдаг. Бас стресс нэрсээ ордоггүй. Одоо би годомж явж байгаа зарим хүүхдэд ойрлол чаглаад юм уу шийддэг чинь ийм хөө байдал гаргаддаг шүү дээ айл гэрт. Гэтэл аль нь тийж хүн хэцэж тэгдэггүй.
За чи тэрийг хийгүүхэд за энийг гэдэг за яг хүлээс болж эхлэх. Чи нэг ийм ерөөсөө айл бол ажил хийдэг нэг юм. За чиний нохоо болохгүй. Ерөнхий чи айлт үг шүү. Чи хичээлээ хийхгүй. Энэ чи гих тусам хөөхд маань өөрсдөө зорилго тавьж эхэлдэг. Нохоо зүг бийс суулцаа. Ингээд энэ гүлгээ ингээд ярьсан чинь нөгөө гүлг нь одоо гой том болоод гой баатарлын нохоо болох ч юм уу тэр баатарлыг бас омгших тий. Тэр нохоогоо сургаж үзэх хэрэгтэй. Нэг ядтаа сэтцүү командыг биелүүлнэ гэдэг чинь тэр хүүхдтэй харилцсан нэг амьд хамтран ажиллаад байна шүү дээ. Тэр хүүхд буруу заа. Жишээ нь нохоодоо хүчээр үүсгэж ч юм уу. Ингээ үүсгэх юм бол тэр хүүхд яг бас л амтны хүчээр үүсгэж чинь. Тэгэхээр ер нь нохоо амтны сайхан дижиж гой дижиж хүүхд харах юм бол энэ бол зөв хөвчлөлтэй хүүхд юм аа гэж би бас боддог. Эд би бас боддог л нохоон тайртай бүх хүмүүс яг надтай адилхан боддог их ингээд гадуур явж байхад одоо ингээд жоохон гүлэг өгдөө шүү дээ. Ялангуяа хүүдэнд явж байгаа харагддаг. Та ер нь тэрийг хараад өрөвддөг. Энэ одоо жишээ нь мас төл дээр байгаа тань азтай савар группийг үүсгэж байгуулсан залуучууд байна. Би залуучдыг бас айлтгад энэ ч бас боддог юм. Жишээ нь одоо годом тэгээд одоо их орой зас орцсон хүүтэй годомж их хэмжээгээр гөлгөл хүцээ байдаг. Тэгэхээр эндээс би юм гэдгээд яагаад энэ сэтгэлийг гаргах гэхээр хэрв читэй нэг зорилго бол тийчээгүй бол бити тэр гөлийг годомжид хаяачээ. Чи өмжүүлж ажиллахгүй. Чи нэг гөлийг хөдөлж авч байгаа. Тийм гас зүйл шүү дээ. Нэг гөлийг яг зүг газраас аваагүй, мэдгүй газраас нэг хүүхдээс авчдаг. Тэгээ гэр орно эзэгтэйгээ ярилцаг учраас төлөлөөг учраас нэг хот хижээх газар байна. Тэгээ тэр их хөшл гаргаж хайдаг. Ер нь хотын дотор хаягдж байгаа тэр нохоо бол ер нь годмаас автраад энэ хүн хаягдгүй шүү дээ. Тэр хот дотор байгаа орон сууцны хүмүүсийн өөрсдөө бас болчихгүй үйл ажиллагаанаас болж тэр нохоо бий болоод байгаа байхгүй. Тэгээд бас үзэгчд маань ч гэсэн бас тэгдэг баг. Яг нь хүмүүс ингэдэг шүү дээ. Нохоо аваад эмэгтэй нохоо аваад димээ гэлдэг тий. Зарим хүмүүс нь болохоор эмэгтэй нохоо аваад үржүүлгийн чиглэлээр тижээх ч юм уу тий. Тийм маяг байдаг. Таны хувьд ер нь ямар байдаг? За ер нь зүгээр нохоонуудыг үзэж байгаад үржлийн чиглэлээр юм уу албаны чиглэлээр сурж байгаа ч үржүүлгийн чиглэлээр сурж байгаа хүмүүс маань охин зөв сэв зүсний нохоо тижээх сонирхолтой байдаг. Гэхдээ миний түрүүс төлөлөө хүмүүс хижээдэг. Гэхдээ энэ асуудлыг бас сүүлийн үед бол шийдсэн бэл үнэхээр зарим охин нохоо бол маш ухаалаг байдаг. Одоо энэ хоо зарим ухаалаг. Тэгээ бас их мэдрэмжтэй байдаг. Зарим хүмүүс их хөшлөг охин нохоодоо нөгөө харилцаж эмэгтэй хүүхэд охин нохоо авчдаг чинь тэгээд харилцан өөрт нь байгаа ертөнцөө нийлэлцгээд бас нэг тус төхөн болдог байх л. Тэгэхээр тэр нохоогоо одоо бол ийм арга болж байна. Одоо эмэгтэй авчаад бас нэг цаашаа гүйлгэх юм уу? Төгөлгүй болгодог ч юм уу те ийм төрлийн аргууд бас шинээр бий болсон байна. Тэгэхээр бид нар хамгийн дөрөнд яг ч хөлгөө яг өөртөө зөв сонгох хэрэгтэй байна шүү дээ. За тэгээд соёлын хувьд яг үзэгч хүүхдүүдтэй те нохоо тижээдэг тийм тижээвэр амттай хүүхдүүдтэй хандж ийлээ. Ер нь ингээд тижээвэр амт тижээж байгаа хүүхдүүд бол та өөрсдөө тэр нохоонд өрхөөр сэтгэл гаргаж тижээж чадах юм бол тэр амт ч гэсэн жавд сэтгэл гаргаж чаддаг. Жишээ яг хүнтэйгээ харилцсан нохоо зарим төрлийн үйлдвэрийн нохоонууд яг эзэн яаж хайрцсан эзэнтэй адилхан характертай болж байна. Аюу сонирхолтой. Эзэн усанд ингээд ундлаа гэхэд нохоо сандраар очиод авч байгаа бичлэг хөтөлбөрөөр тавигдсан байлаа ш. Зарим нохоо дуулдаг болж байна. Өдөр чинь бас нэг галбарчлал үзээ нохооны тийм үйлдвэрээс хавуулаад их тийм сонь үйл их гарч эхэлж байна. Гэхдээ миний бодлоор нохоо бол хүнийг яг үнч ард гэдэг би баталсан гэж боддог. Яа тэр би 70 орчим нохоо дижээ гэхээр хүмүүс одоо их хашаа дөө нохоо дижээ боддог шүү. Хүмүүс шүү. Яа тэр эхлээд авсан нохоо охин нохоо байсан. Охин нохоо маань жил болгон гүйлгэлдэг байсан. Би гүйлэг болгоны том болгодог байсан. Бүр 6-7 сартаа болох тижээдэг байсан. Тэгээд тижээж байгаа аюу хүнд нохоо дижээ сонирхолтой тийм хүмүүс өгчөө дараа нь очиж өөрөө хардаг, үздэг. Гэх мэтлэг мөн өөр төрлийн нохоонод явцраа тижээл. Тэгээд тижээл манай нохоод ч одоо өөр нохоо характертай нохоо тижээж үзэж болох. Хамгийн сургуультаар хожиж янз бүрийн очиоркод авцад тижээ. Айн дотор арилжааны хэлбэрээр бас тижээжсэн нохоо бас байна. Мөн үзэсгэлэнгийн чиглэлээр өсгөж үзэх, мөн селекцлэхгүй болохоор одоо шинэ төрлийн нохоонуудын удамыг сайжруулах ажлуудыг бас хийж үзэх тийм туршлагын аргууд шиг үзэжсэн юм байдаг. Тийм. Тэгээд одоогоор би өөрөө тэр Орос очиоркыг дагаж үржүүлж байгаа. Тэгээд ер нь бол манай монголчуудын бодол байдаг бах. Яг гадаадууд миний бодлохоор гадаадууд нохоо дижихээр их цэвэрхэн дижигээд байгаа юм шиг тий. Эсвэл монголчууд дижихээр тэгж байгаа юм шиг гадаад нохоо илүү ухаантай ч юм шиг санагдаад тэгээд тэр дээр та юм үлдээд. Зөвхөн уул нохоо энэ сэтгэлийг манайг уушаад үзэх юм бол бүгд их юм байл. Одоо тэр дэлхийд уралдаад байгаа тэр хурдан гэрээ аавд маавд шиг хурдны нохоонууд манай Монгол тайрны нохооны бодом
мөн Кавказ очдог юм уулах газар хонч төрлийн нохоонууд маань манай банкар нохооны маань уулдаг. Тэгэхээр бүх нохоонуудын удмын уугал хэсэг нь зөвхөн Монголд байдаг. Энийг сонирхолтой. Яг дээр би байлдан дагуултын үеэр бусад улсуудад манай нохоо тархсан юм л да. Тэгээд хаа тухайн нутгийнхаа муу одоо тухайн нутгийн бас нохоонууд байна шүү дээ. Тэр нохоонуудтай одоо үржил сэлгэсэнд орснороо бас янз бүрийн төрлийн нохоо үүссэн магадaltaй байдаг. Би өөрөө боддог. Тэгээд ч миний судалгаа хийж үзэж байгаа юмнуудын их уул үндэс нь бол Монгол нохоо гэдэг. Жишээ нь Монгол нохоо бол жилд нэг л удаа гүйлгэлдэг. Бус төрлийн нохоо жилд 2 гүйлгэлдэг. Маш сонирхолтой. Тэгээд Монгол нохоо үйл их сайн даа хоол багт. Тэгвэл одоо гадаадын чиний ярьсан асуултаар тайлбарч байгаа. Гадаадын хүмүүс гээд нохоо дижээр их гол хийж харагддаг. Яг л тэд чинь төлөвлөлөөд зориултын юм. Яг цаг тухайд нөгөө ингээд асарч хамгаалж байдаг. Тухайд одоо нохооны хоолн ч гэсэн тухайн улстай хямдхан байдаг. Зориултын бол одоо бид нар манай монголчууд ч өөрсдөө хоолноос нохоо хийж байгаа орн байхгүй шүү. Тэгээд ихэвчлэн тэр зориултын хоолыг нөгөөд яг зориултад усанд оруулаад ингээд хийжсэн хүмүүс Монгол зөндөө байна. Үнэхээр гоё хийжээд хүмүүс надад харагддаг. Одоо жишээлбэл яг нохоотой олон жил ажиллаж байгаа залуучуудын нохоод бас ихгүй. Тэгээд нохоо чигээд нөгөө бас ажиллагаа их шаарддаг. Зөв арчлаад яг тэр шаардлагатай вакцины нөгөөд одоо яг өнгөн дээр нүртэл ингээл харагддаг муу тэжээлтэй өнгөнд хүртэл бүрцгэрдэг. Тэрийг ажил. Тийм учраас одоо Монголд бас нохоо их үнэтэй болсон. Зөв тэжээсэн төв зүсний зөв үйлдвэрийн нохооны гүлэг хүртэл үнэтэй байна. Тэгэхээр энийг бас хөргөшөө бай. Яг тэр нохоог авчдаг. Тэр нохоог тэжээгээд тул бид нар яах вэ? Бас нэг уншиж мэдэх юм чиний яриад гадаад нохоо байдаг. Бид нар өнөөдөр энэ сэтгүүлийг уншсанараа яаж хэдэн цагтаа ямар хоол өгдөг. Хоолыг бид яг хугацаанд өгөх юм бол хэрхэн өндөр болдгийг, яаж өмнө өөрчлөгддөг, өмнө засагддаг, ямар гоё хэлбэртэй болдгийг, архигээд өвчнөөс яаж тэрийг хамгаалж болох вэ? Тэр гизний янз бүрийн халдвар өвчнөөс яаж хамгаалж болох вэ гэдгийг бол энэ сэтгүүлээр би нэг бүрчлэн тухайн үйлдвэрт олохоос шалтгаалаад энийг гаргахыг зорилготой гаргаж байгаа байна. За ингээд соёлоохтой энэ хоёулынх ярих хугацаа дуусах төгөж байна. Тэгээд та яг нэг ийм сэтгүүл гаргаж байгаа талаар би гэлтгүү манай үзэгч хүүхдүүд маань гэсэн манай нэвтрүүлэг үзэж байгаа бүх үзэгчд маань үнэхээр баяртай байгаа гэж бодож байна. Тэгээд нохоо сонирхдаг буюу те дижээр амтна бүх хүүхдүүдтэй энэ сэтгүүлийг аваарай гэж хэлмээрээ. Тэгээд сэтгүүлдээ танилцж байгаад миний хувьд ч гэсэн үнэхээр их мэдээллийг авсан. Дижээр амтны улам дижээрээр санагдсан. Тэгээд ер нь бол үнэхээр таатай байсан. Тэгээд ийм сэтгүүлийг гаргаж байгаа танд бас маш их баярлалаа гэж үзэгч хүүхдүүдийн өмнөөс хэлмээрнэ. Баярлалаа. Тэгээд дүүдээ бас энэ сэтгүүлийнхаа дээжнээс бэлгэлээ. За баярлалаа. Тэгээд энэ хүү сэтгүүлийг та бүхэн захиаж үзснээр таны мэдхийн хувьд бол асар их өөрчлөлт оруулах бөгөөд хүмүүс яг ингээнээр бодголтой нохоо гэдэг бол аюу зүгээр нэг голомт байгаа банкар нохооны тухай бичсэн сэтгүүл гэж бити бодоорой. Энэ бол тухайн дээр нохооны тухай дээр нохооны үүсэж байгаа амьдралын нөхцөлийг харуулаад тэр нохоотой яаж зөв харьцуул бид нар энүүгээр бахах бололцоотой байдаг. Мөн та дахиж нохоо тижээх юм уу сонирхолтой байгаа бол нохоогоо яаж тижээх талаар аргачлалуудыг ч хөдлөн зааж өгсөн байгаа болохоор та бүхэнд ч гэсэн тодорхой хэмжээний мэдээлэл болоосой. Бидний энэ хүү сэтгүүлд оролцоод хандаад өөрөө бас та чаддаг мэддэг ямар нэг юм байх юм бол бид бүхэн хэлээд бас бусдад харахад энэ хүү сэтгүүлийн редакц маань нээлттэй ажиллаж байгаа. Хүн сэтгэлийн дотор баярлалтай нэг бахархалтай гэхэд сэтгүүлд оролцож байгаа бүх одоо дэлгүүр болон бүх одоо байгууллагууд болон кэнлүүдийн талаар л бид нар ямар өвөн төлбөргүйгээр энд байршуулж байгаа шүү. Тийм учраас айл болох та бүхэн өөрсдөө бидэрт бас хэрэгтэй мэдээлэл зарцах юм байвал бидэрт хандаарай. Тэгээд мэдээж редакцийн хуудсыг Facebook дээр уншаад одоо пэйжээр дамжуулаад бид нар авч байгаа шүү. За тэгээд бас энэс юмд үзэгчтэй хэлэхэд энэ хүү сэтгүүлийг авч уншин бас дараагийнхын сургуулиудыг авч уншиж өөртөө одоо бяцхан гэсэн мэдээлэлтэй тижээр амтыг яаж хийж гэсэн талаар одоо мэдээллүүдийг өөртөө суулгаарай гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн мөн зочдын цаг энэ нүрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн төслийн цагаар уулзлаа баяртай хэлмээрнэ. За баярлалаа.